Бид хэрхэн хардаг вэ? Бидний тарих орчныг таних мэдээллийг боловсруулахдаа голчлон нүдэрээ дамжуулан мэдээллийг хүлээж авдаг. Тэгэхээр хүн мэдээллийн 80-90%-ийг харааны эрхтнээр дамжуулан хүлээн авдаг байна. Таны нүд бол маш гайхалтай. Та одоо үнийг уншиж чадаж байна. Гэхдээ таны нүд яг яаж ажилладаг вэ? Нүдний бүтцийг ойлгохын тулд түүний хэсгүүдийг нэг-нэгээр нь үзье. Эвэрлэг бүрхүүл. Эхлээд гэрэл таны нүд рүү орохдоо хамгийн гадна талын тунгалаг хэсэг болох эвэрлэг бүрхүүлээр дамждаг. Энэ нь гэрлийг анхны удаа хугалж зөв чиглүүлэхэд тусалдаг. Хүүхэн хараа. Таны нүд нэвтэрч орох гэрлийн хэмжээгээ хүүхэн харааны тусламжтай тохируулж чаддаг. Болор. Дараа нь гэрэл болроор дамжин өнгөрч энэ нь гэрлийг тохируулан торлог бүрхүүл дээр зөв тусгах үүрэгтэй. Торлог бүрхүүл ба мэдрэгч эсүүд. Одоо гэрэл таны нүдний арын хэсэгт байрлах торлог бүрхүүлд хүрнэ. Энэ хэсэгт тусгай эсүүд буюу саваа эсүүд болон лонхоцор эсүүд гэрлийг цахилгаан дохио болгон хувиргадаг. Тэгвэл тарих харааны дохиог хэрхэн боловсруулдаг вэ? Энэ бүх мэдээлэл харааны мэдрэлээр дамжин тархины харааны төв рүү очдог. Тэнд л бидний харсан зүйл дүрс болон хувирдаг. Заримдаа харах үйл явц алдагдаж бид тод харахгүй байх тохиолдол гардаг. Эдгээрийн дэлгэхийг хуурлын гажиг эзэлдэг бөгөөд харааны шилээр засагдах боломжтой. Тэгэхээр таны нүд бол гайхамшигт эрхтэн. Бид дэлхийн ертөнцийг харах боломжтой гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Тиймээс нүдээ хайрлаж, хамгаалж, тогтмол шалгуулах нь хамгийн чухал.